Bobby байна. Өнөөдөр би таадтайгээ cat eye makeup хийхээр бэлтлээ. Миний бичлэгний voice алга болсон учраас би voice over хийж байгаа шүү. Бас өөрийг маш сайн тавихын тулд тэрээ энэ foundation-тэйгээ хойдсон. Тэгээ foundation-а түрхэж эхэлж байхдаа base-ээ марцнаа санаад тэгээд нөхөө түрхчихсэн. За тэгээд энэ foundation-ийнхаа суурийг аль болох нэмгэн тавьж өгөөд за тэгээд үлдэгдэл foundation-а дараа нь өө дарах хэсэгтэй хэсгүүдээрээ түгхэнэ гэж хадгалаад яг курсныхоо бордоныг тараад өгсөн. Бол энэ дээр айгүй их юм ярьсан. Гэхдээ юу ярьснаа яг үндэ батсан. Спонжн дээр үлдсэн foundation-а бас хүзүүн дээр яваад өгнө. Ингээд суур нэхэн гоё тийгд болж байгаа. За тэгээ үлдэгдэл нөө foundation-а ашиглаад өө дарах хэрэгтэй хэсгүүд дээрээ бас нэмгэн тавьж өгөөд бас спонжоор сайн тараад өгнө. Тэгээ би жоохон их крем авчихсан болохоор үлдсэнийг энэ тэгээ хүзүүн дээрээ тавьсан. За тэгээд арсны хөнгөтэй ижилхэн өө дарагчаа ашиглаад нүднийхээ хөхрөлтийг даарна. За тэгээд зових нийлийн хөдөлгөөнтэй байдаг хэсэг болохоор аль болох нэмгэн өө дарагчаад хөхөж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдүүлгийнх нь нүдний доотлын давхраа эсвэл нүдний доотлын өвтгөл уу яг ингээд крем, фаундейшн өө дарах явахаар жоохон месси харагдав. Тэгээд нэмгэн тавьсан өө дарагчаа хуруугаараа маш зөөлхөн дараад сайн тараагаад өгнө. За өнгөгүй loose powder ашиглаад сүр бодолтой төгжин за бас хөмсгөө суурай болгосноор хөмсгөний бодолд маш гоё удаан тогтож өгнө. Бас жоохон тослоо хөлргөөтэй хөдөлгөөн ихтэй хэсгүүдээрээ loose powder явуулснаар маш сайн төгжиж өгдөг. Мөн нэмэлт бодол хийх хэсгүүдээрээ loose powder-аараа явуучвал гоё бодолтын суур болж өгдөг. За тэгээ хөмсөг ялангуяа ингээ хүрэхэд айгүй гоё хуурай болцсон байвал яг бодолтод бэлэн болцсон гэсэн үг. За хөмсгөө натурал за бас айгүй гоё хэлбэрийг гаргаж бодохын тулд хөмсгөний тэнээр билээд өнгөн явна. Яг өөрийнх нь ингээ хэлбэрийн дагуу. За харин хөмсгөний хэлбэрийг арай жоохон урт болгох, сүд нэмхийн тулд хөмсгөний харандаа хийсэн. За тэгээ харандаа тийм хамт ажиллаж байгаа тохиолдолд өнгийг нь сайн дэлгэн өнгө сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хоорондоо цогцгол аюу тийм ялган харагдаад байдаг. Би нүдээ зөвхөн энэ тэнийг ашиглаж буудсан. За эхлээд энэ хамгийн бүдэг өнгөөр нь суур болгоод нүднийхээ дээд зөв ингээд нийлэн хүйдэн будаад өгнө. За бас доод зохио бас ингээд нийлэн хүйдэн будаад өгнө. Дараа нь энэ хоёр тод өнгийг нь ашиглаад ерөнхийдөө ингэж eyeliner-ийн хэлбэр гаргаад eyeliner-ийн сүүлээ зурна. За бас яг ингээд зохиныхоо хэлбэрийн дагуу дүүргээд будаад өгнө. Ингэснээр ерөн бол eyeliner зурхад амархан болно. За бас хэдүүлэнгийнх нь нүдийг илүү том харагдуулж өгдөг. Cat eye makeup болохоор бас ингэ нүднийхээ уртлыг сүйдэрлээд өгсөн. За энэ будалсны бас гол онцлог нь доод зохины будалтай байгаа. Доод зохиныхоо энд ингэж гурвалтын хэлбэр гаргаад нөгөө нэг хоёр тод тэнэрээ ингэж яваад өгнө. Ингэсээр нүд бас илүү том бас тод хараг. Доод зохио бас ингэж нийлэнхүүд нь бор тод тэнэрээ явуулаад ингэж soft smoky eye ерөнхийдөө гарч ирж байгаа гэсэн үг.
Маш гоё сэвэрхэн болгохын тулд ер нь доод дээд зохио аль хэлийн нь гоё ингээд тараагаад уусгаад өгөх хэрэгтэй. Тэгээд энэ голын боронгийг нь ашиглаж агаад доод зохиондоо гоё юм сүүдэр гаргаад өгнө. Ингэснээр нүүрийг илүү юм богинохон харагдуулах даваа талтай байдаг. Гэхдээ яг богинохон нүртэй охтуудад маань бол тохиромжгүй. Бор контророо нөгөө нэг тенерээ зурсан лайнер дээрээ дагуулад айгуу гоё ингээд тод болгоод будаад өгнө. Доод зохио буудсан тэнээ бас яг контророо ингээд давхарлаад бодоод өгвөл нүд бас илүү гоё юм тод смоки харагдана. За нүдээ бас хит бараан биш гоё юм гялалцсан харагдуулахын тулд нүдний тэнийхээ цаг яг нүднийхээ дээд зохиод юм шиг хэлбэр гаргаад нүдээ ерөнхийдөө ингээд нээхэд саана харагдаж байх тийм одоо газар саагаа тавиад өгсөн. Хайлайтер ашиглаад нүднийхээ урд талд саяны тавьсан бас саатаага нийлүүлээд юм гоё гэрэл тавиад өгнө. Ингэснээр нүдний бодол бас нөгөө хит бараан биш айгуу гоё тийм баланс харагддаг. Сармуусаа бутгаас өмнө маш сайн дэрвэлгээд өгнө. Би сүүлийн нэг жижигхэн сармуусны хавчаар авсан. Би яг энэ сармуусны төгсгөлийн нэг хавчаад хэцүү байдаг хэсгүүдийг аяга хөргөн ингээд дэрвэлгээд өгдөглээ. Би сармуусаа бутгахдаа дандаа энэ хумсны хавчаараар авчаад гоё битлээд өгч байгаа. Ерөнхийдөө сармуусаа хэвийн буддгаараа энгийн буддгаараа буудаад тэгээд ийм салангад тэгээд жоох ийм тавцсан тэгээ цагсайцсан байгаа хэсгүүдийг нь ерөнхийдөө ингээд нэг багц болгоод жижигхэн багц болгоод ингээд биглээд бодохоор юм бол маш сэвэрхэн харагддаг. Солонгосын аяг балтай одууд үжигчээд ерөн сармуусаа байнг боддог. За сүүдрийг тавихдаа ерөөсөө ингэж том шанаа манаа гаргаж бодохгүй аль болох нүрээ жижигхэн болгохын тулд нүрийнхаа хэсгүүдээр яг энэ шанааныхаа өндөр хэсгүүдээр ингээд дараад будаад өгнө. Бас ирүүнийхээ захаар бас ирүүнийхээ ингэж доогуур буудснаар нөгөө давхар ирүүн дээр айгу бага харагддаг. За би сүүлийн үед хамраа ингэж өндөрлөд байгаа. Үзүүр хэсгийг нь бүр ингээд нэлэнхүйдэн сүйдэрлээд өгнө. За тэгээ үзүүр хэсгээ ингээд маш сайн сүйдэрлснийхаа дараа хамарныхаа энэ хоёр хажууд галыг бас нэлийн одоо их сүйдэр тавиад ингээд будаад өгч байгаа. За тэгээд нуруу хэсгийг нь болохоор түрүүн хэдүүлэн нөгөө нүднийхээ урд явсан саагаа штеп. Яг тэр саагаа тойруулаад ерөнхийдөө энэ сар шиг хэлбэр гаргаад ингээд будаад өгч. Инхээр өрөн бол яг өөрийнх нь хэлбэрийг гаргаад тэгээд бас хит тийм одоо будмал биш гоё натурал харагдуулж өгнө. Уруулынхаа доотлол бас сүдэр явснаар бас ав зэрэг юм бамбар уруулаа харагдаад басдаг. Нүд их тод байгаа болохоор хацраа нэг тийм тод хийхгүй. Гэхдээ би ийм хоёр төрлийн блаша холио тавьсан. Гоё натурал уусгалтай болохын тулд эхлээд сур болоход энэ бүдэг тэнэрээ бас нэлийн том зайд ингээд блаша тавиад өгч байгаа.
За дээрээс нь энэ пич өнгөтэй флашаараа нүднийхээ доор бас хамарныхаа энэ нуруунд дээр нь ингээд тавиад өгсөн. Флаш тавьсан чинь нүдний хөврөлт нэлээд тодорч харагдаад байсан болохоор өө дарагчнаасаа бас маш ухныг авч жагаад тэр хэсгийг ингээд дараад өгсөн. Бас нэг сонирхолтой юм хийсэн нь уруулныхаа хүрээгээр гэх юм уу ингээд флашаараа яваад өгсөн. Тэгэхээр айгүй хөөрхөн тийм уусгалттай бас уруул арай том харагдахад тусалт юм лээ. Хайлайтраа шунааныхаа дээр биш ингэж хацран дээрээ тавьвал арьс маш гоё нөө гялалцсан класс скинтэй харагдахад тусалдаг. Би хамран дээр хайлайтраа тавихдаа юм жижигхэн багс ашиглаж байгаа тавих дуртай. Тэгэхгүй бол хитрхи их хайлайтер тавихаар хамарны үзүүр маш том харагдуулаад байдаг. Хамарныхаа бас нуруун дээр бас яа гэж хэлэн гоё нарийнхан тавиад өгвөл хэдүүлээ гоё нарийнхан хамартай харагдана. Фокустай бодолт болохоор уруулаа ер нь маш гоё натурал яг өөрийнх нь өнгийг нэг юм жоохон тодлох маягтай бодолт хийсэн. Ингээд өнөөдрийн нүүр бодолт дуслаа. Хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Таалагдсан бол лайк and subscribe дараарай. Баяртай.